За. За дахиад хэлтхэн лаа болохоор энэ чартыг бүтээж байгаа лаа нөрөө үн болон энэ цаг хугацааны тусламжтай бүтэж байгаа юм графикийн л одоо бидэрт харуулж байгаа нэг хэлбэр нөч. За тэгэнгүүт энэ лаанд өөрөө тэгээ нэг ийм бүтэц байгаа. Нээлтийн анш, доод зүү, дээд зүүдгээ хаалтын анш гэж байж. За энгийн нэг ногоон лааны бүтцийг харах юм бол. За тэгвэл манай арга барил юу судалт юм бэ гэхээр лааны бүтцийг судлаад байгаа. Тэгсэн чинь лагаас судлаад эхэлсэн чинь лаг ерөөсөө хоёр л хувааж үзэх юм байна. Хоёрхан төрлийн лаг. Айгүй амархан. Зүгээр ийм одоохондоо бол энийг одоо том лаг гэд нэрлэж байгаа. Том биетэй лаг, жижиг биетэй лаг гэд би ерөнхийдөө жоохон тэгж ярьж. Уусаа хүмүүст ингээ ойлгомжтой учраас. За. Том биетэй лаг, жижиг биетэй лаг. Ийм хоёр лагаас л бүтд юм байна ханш. Энэ чартууд. Энэ чартанд ингээд лаануудыг ажиглаад үзсэн чинь ерөөсөө ийм жижигхэн биетэй лаанууд, ийм том биетэй лаанууд, тэгээ дахиад жижиг биетэй, том биетэй, жижиг биетэй, том биетэй гэдэг. Ерөөсөө хэмжээгээр нь л ингээ хоёр ангилж байгаа. За яагаад ингэж хоёр ангилж байгаа юм бэ гэхээр энэ жижиг биетэй лаан өөрөө жижиг биетэй гэдэг чинь бол ханшийн одоо үнийн хувьд энэ хажууд баруун талд байгаа энэ үнийн төвшний хувьд жижигхэн хөдөлж байгаа одоо хөдөлгөөнийг дүрсэлж харуулж байгаа гэсэн үг шүү дээ жижиг биетэй лаач. Тэгсэн чинь том биетэй лаа байгаа. Том биетэй лаан тэгвэл яагаад байгаа гэсэн чинь нэг ийм маш том үнийн төвшин хооронд хөдлөөд байна. За гэхдээ энэний ялгаа нь өөрөө юу байгаад байна гэхээр нэг анзаарсан зүйл нь одоо энэ арга барил дээр одоо хамгийн гол зүйл нь болохоор юу яагаад байгаа юм бэ гэхээр одоо багшийн анзаарсан зүйл нь бол энэ том биетэй лаан өөрөө жижиг биетэй лаа болох энэ жижиг биетэй лааныхаа тогтоосон бүсийг одоо ханшийн төвшөнд байгаа одоо жишээ нь энэ бол 4250 гэдэг ханш дээр байна гэх тэгэнгүүт энийг өөр нэг төвшөнд буюу 4250-аас дээш нь өөр нэг төвшөнд 4420 гэдэг өөр үнийн төвшөнд аваач тогтоогоод байна гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр чарт хөдөлж байгаа үндсэн гол одоо хөдөлгөөнийг ерөнхийд нь ингээд чартаар харах юм бол нэг иймэрхүү л байдаг штэ. Тэ? Нэг иймэрхүү байдаг те. За, ингээ харсан чи энэ дээр юу ажиглагдсан бэ гэхээр энэ ханш гэдэг энэ ханш чинь өөрөө энэ бүс тогтоож рейнжилж яваад тэгээд тэр бүсүүд нь ингээ өөр тийшээ ингээ зүгээр шилжээ яваад идэх юм байна. Гэдэг зүйлийг ерөнхийдөө анзаарч байгаа. За одоо энэгээр ярилцдаг жишээ нь одоо нэлээд олон арга барилуд байж байгаа тийм. Жишээ нь ингээд нэг юм рейнж хөдөлгөөн явж ирсэнаа дээшигээ ингээд стрээд дэрэнгүүт нь буцаад суппорт аваад өснө гэдээ одоо шинжилдэг тийм. Ингээд. Тэгээд нэг иймэрхүү энтрийг нээдэг ч юм уу тийм. Янз янзын одоо арга барилуд бол байж байгаа. За тэгэнгүүт энэ бүс ингэж явдсан бол тийм. Ханш ингэж бүс тогтоогоод бүсээ ингэж өөр үнийн төвшөнд шилжүүлж аваач ч явдах юм бол энэ том биетэй лаа чинь тэгвэл тэр үүргийг гүйцэтгээд байна штэ гэж байгаа. Том биетэй лаа нь өөрөө тухайн нэг ханшийн төвшин одоо ханшийн төвшин гэж яриад байгаа нь за ханшийн төвшний эхлээ тайлбарлах юм бол нэг ханш ингээд зүгээр рейнжилж илаа. Тэнгүүт энэ ханш ерөнхийдөө ихэвчлэн яг энэ голдоо ингээд татагдж идэг. Буюу одоо жишээ нь энэ дээр бол 5330 гэж гарч ич. Тэнгүүт энэ ингээд рейнжилж байгаа ханш өөрөө 5330 гэдэг ханш дээр ерөнхийдөө яг бодиттой ханш нь бол нэг энд байна гэж үзэж байгаа. Тэнгүүтээ тэрнээсээ холдож чадахгүй доошоош нэг явж үзээ, дээшээш нэг явж үзээ ингээд холдож чадахгүй энэ чинь нэг рейнжлээ байж байгаа. За тэгэнгүүтээ аль нэг тийшээ ингээд сэтэрч гарч ирээд тэгээд тэнцэн очоо ингээд рейнжилж байгаа. Тэгэнгүүт юу гэсэн үг вэ гэхээр энэ 5330 гэдэг ханш дээр байсан энэ ханшийн бүсийн хөдөлгөөн өөрөө дээшлээд энэ 5640 гэдэг ханшийн төвшин дээр очсон гэсэн үг. Тэгээд эн чинь рейнжлээ явж байгаа гэсэн. Тэгэнгүүт энэ том биетэй лааны үүрэг нь өөрөө ханшийн нэг одоо тогтсон байгаа төвшинг өөр нэг төвшөнд аваачиж шилжүүлэх үүрэгтэй байна гэж. Энэ хоёр одоо нөгөө том биетэй лаа, жижиг биетэй лаа хоёрыг чинь одоо үүргийг тодорхойлж байгаа гэсэн. Жижиг биетэй лаа маань өөрөө зүгээр
бүс тогтоох үүрэгтэй байна. Бүс тогтоох үүрэгтэй байна. Том биетэй лаа маань болохоор бүсийг шилжүүлэх үүрэгтэй байна. Бүсийг одоо нэг ханшийн төвшөнд байгаа бүсийг өөр нэг ханшийн төвшөнд авч шилжүүлэх үүрэгтэй байна. Гэж байгаа. Ерөөсөө энгийн нэрээ. За тэгэнгүүт одоо хоёулаа оролтынхоо нөхцөлийг ярихаас өмнө хоёулаа чартан дээр жоохон хараат. За энэ чинээс за 1 цагийнх байна тий. За би 4 цагийн лаг индикатороор тавиад 5 минутаар тавьчих. За. За хоёулаа ингээд одоо 4 цагийн том лаануудыг харж байгаа шүү. За энэ хүрээлцсэн байгаанууд нь бол 4 цагийн лаа шүү. За тэгэнгүүт эднэр бол ингээд бол жижигхэн лаа мөн үү? Энэ бас жоохон жижигхэн дөө эднэр бол жоохон жижигхэн дөө лаанууд байна тий. Тэгэнгүүт энд нэг юм том лаа байна. Энд нэг юм том лаа байна. За энэ том лаа өөрөө яасан бэ гэдгсэн чинь энэ өмнөх энэ нэг жижигхэн лаа байгааз. Энэ нэг одоо ер нь бол за яг энэ өдрийн гэпийн хөдөлгөөн юм. Тэгэхээр нөгөө дейлигийн лаан дээр тооцох хэрэгтэй болчиход байна. За юу аач л да дейлигээр нь харуулчих. За энэ артлын бүсийг харж байгаа тийм хуваацсан байгаа. Энэ болохоор дейлигийн юу шүү. За энэ нэг өдөр. Тэгэнгүүт өдөр эхлээд өөрөө энд хөдөлгөөн явсан байгаа маань. Энэ өчигдрийн өмнөх 5 дахь өдөр нь өөрөө дейлигээ харуулж байгаа жижигхэн дүү дейли явааз. Өдрийн лаа жоохон жижигхэн гарч ирнэ гэсэн. Тэгэнгүүт энд юу болсон бэ гэхээр энэ өсөлтийн хөдөлгөөнөөр ерөнхийдөө ханшийн энэ 5 дахь өдрийн энэ бүсийн хөдөлгөөн шилжсэн байна. Дээшийг хилжиж өгсөн юм байна. Ер нь бол тэгэнгүүт өглөө нээлтэн дээр ерөнхийдөө шилжүүлэлт явагдчихад за одоо энэ хөдөлгөөн энэ өглөө өсөлтөөр нэг гаптай нэгдсэн л л да. Энэгээр энэ дейлигийн бүсөөр шилжиж байгаа. За бүс шилжиж гин гэдэг маань энэ 5 дахь өдрийн энэ бүсийн хөдөлгөөн шилжиж гин гэж үзэж байгаа. Тэгээд шилжихдээ эн чинь ингээд маргааш нь дээшийг шилжиж орж ирээд pullback орж ирээд тэгээ энэ бүсийн хөдөлгөөн энэ доор байсан бүс дээр очиод тогтцсон байгаа. Одоо харах юм бол тэгж харагдахаар байна. Одоо энийг урагшлуулан харуул энд байсан бүс өөрөө энд очиод тогтцсон гэж харахаар байна гэсэн үг. За ингээд үргэлжлүүлээ явлаа. Үргэлжлүүлээ явсан чинь энд бүр том юм явж байна. Бүр том шилжилт явж байна. За томоосоо гадна эхлээд энэ бол яг энгийн шилжүүлэлт дейлигийн хувьд төгсгөлийн шилжүүлэлт явж байгаа гэж үзээд тэгэнгүүт өмнөх өдрийн бүс өөрөө ийм бүс байсан баг. Өмнөх өдрийнх нь бүс. Ийм бүс. Энэ бүсийн хөдөлгөөнийг дахиад дээш нь шилжүүлж өгч. Энд. Ингээд дээшийг шилжиж. За тэгсэн чинь дахиад шилжүүлж. Дахиад шилжүүлэхдээ энэ байсан бүсээ энэ жоохон томорж өгсөн те энд шилжүүлж өгч. Их мэтчлэн ингээ бүс яваад. За тэгвэл ямар үед нь оролт хийх юм бэ гэж байна шүү дээ. Ямар бид нар тэгвэл яг энэ арга барилыг ашиглаад яаж ашиг олж чадах юм бэ гэж. Тэгэнгүүт энэ дээр одоо бүсийн шинж чанар гэдэг зүйл байж. Бүсийн шинж чанар гэдэг зүйл. Бүс гэдэг маань одоо нэг юм энгийнээр бол зүгээр нэг рейнж хөдөлгөөнгөө ойлгочих болж байгаа. За бүс үүслээ. Бүс тогтлоо гэж яриад шүү дээ. Тэгвэл ямар үед бүс үүслээ, ямар үед бүс тогтлоо гэж ярих юм бэ? Эдийг одоо ялгахын тулд бүсийн шинж чанар гэдэг зүйл гарч ирж байна. Бүс тэгвэл ямар шинж чанартай юм бэ гэдгийг тодорхойлох асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Тэгвэл бүсийн шинж чанарыг тодорхойлъё гэсэн чинь бүс гэдэг зүйлд орой болон ёроол байх ёстой байна. Тодорхой нэг юм рейнж хөдөлгөөн байгаа. Тэгээд бүс бол орой болон ёроолоо заавал хийж идэг юм аа гэдэг зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за ханшийн нэг бүс явж байна. Энэ бүс ингээд явж байна. Рейнжлээд явж байна бүс дотроо тий. Тэгсэн чинь одоо энэ бүсийн ёроол, бүсийн орой ингээд явж байна. Тэгснээ дээшигээ ингээд сэтрээд ороод ирлээ. За энэ сэтэрж орж ирчээд яах вэ? Одоо энэ нэг ханшийн төвшөнд байсан юм чинь энэ дээр очиж тогтох гэдэг шүү дээ. Тэгвэл энэ бүс энэ дээр шилжчихсэн гэд үзэнгүүт яах юм? Дээшээ өсөж байгаа тийм үү? Дээш үнийн төвшөнд өсөж дээшээ шилжсэн тийм үү? Тэгвэл яах вэ гэхээр эхлээд биднэрт бүсийнхаа ёроолыг хийж үзүүлээд тэгээд оройг нь хийж үзүүлнэ гэж үзэж байгаа. За тэгэнгүүт энд бид нар ямар арга барил одоо энэ арга барилаараа ямар оролт хийх юм бэ гэхээр энэ
бүсийнх нь ёроолыг тодорхойлоод шилжсэн бүсийнх нь ёроолыг тодорхойлоод бүсийнх нь орой хүртэл орё гэж. Ийм оролт. Оролтын юу болвол ер нь бол нөхцөл бол маш энгийн. Ерөөсөө л иймэрхүү. Энэ дундаа хамгийн жоохон сурахад төвхтэй байгаад байгаа зүйл нь өөрөө юу вэ гэхээр за хамгийн нэгдүгürt шилжүүлэгчийг зөв таних, бүсийн шилжүүлэгчийг зөв таних гэдэг зүйл байгаа. Бүсийн шилжүүлэгчийг. За бүсийн шилжүүлэгчийг нэгдүгээр зөв таних сурах хэрэгтэй. Хоёрдугаарт шилжиж байгаа бүсээ зөв тодорхойлж сурах хэрэгтэй. Гуравдугаарт би нөгөө хамгийн ихэнд ярьж байгаа шүү дээ. Нөгөө нэг лаач нь явж байгаа байхгүй. Нөгөө нэг том биетэй лаач нь явж байгаа. Энд байгаа үнийн төвшинг энд аваач шилжүүлж өгсөн үүрэгтэй лаа байгаад байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ том цагийн лааныхаа бүтцийг өөрөө зөв таних хэрэгтэй болчих. Зөв таних хэрэгтэй болчих. Тэгэхээр ийм гурван ерөнхийдөө зүйлийг сурчих юм бол бусд нь бол ерөөсөө л нөхцлөө зөв хүлээгээл оролтоо зөв хийх л асуудал үлдчих. За тэгэнгүүт юутайч ханш бүсээс бүсийн хооронд ингэж шилжиж явд юм байна. Ийм оролтыг авах боломжтой байна гэж үзээд байна, тийм. За тэгвэл хоёулаа лааны бүтц гэдэг зүйл байгаа. Лааны бүтцийг хоёулаа юу вэ? За би энэ чинь ойр ойлгомжтой болгох гээд дийлийг нь лаг тавиад. За энэ нөгөө нэг айхтар уналт эхэлдэг өдөр шүү дээ, 4-өөс хойшоо. Тэн дээр чи анзаарсан болвол за эндээс ч ер нь бол энэ өдөр ч гэсэн эндээс бас ил орсон байж. Эндээс ч бас орсон байж. Энэ ёроол хүртэл. За тэгээ зөрүүлээд эндээс бүр баяжсан байгаа юм. Яагаад ингэж баядж байгаа вэ гэдэг шалтгаан нь өөрөө маш энгийн. Нөгөө нэг лааны бүтцээр харж. За хоёулаа харъя. Энэ дээлигийн лааны хувьд ярьж байгаа шүү. Энэ дээлигийн лааны хувьд том лаа мөн үү? Энд 5 дахь өдрийн лаас мөн тий. Энэ нь бол жоохон жижиг. Яг том биетэй юм шиг мөртлөө. Энэ бол дээлигийнхээ хувьд бол жижигхэн гарч ирж байгаа харагдаж байгаа. Яагаад тэгэхээр энэ дээлий бол хамаагүй том байгааз. За тэгэнгүүт энд лаа өөрөө жижигхэн лаа учраас бүсийн лаа болж байгаа. Бүс. Энэ болохоор энэ бүсийг шилжүүлж өгсөн үүрэгтэй лаа. Энэ 5 дахь өдрийн уналт. Тэгээд нэгд өдөр буюу энэ 2 сарын 1-ний өдөр байх шүү дээ. Энэ яг манд нэгд өдөр байгаа. Нэгд өдөр. Тэнгүүт энэ бүсийг өөрөө энд хийж өгсөн. Энд 5 дахь өдөр эхлээд дээд зүг хийгээд доошоо хийж өгтөө энэ бүсийг энд хийж өгч. Яагаад тэгэхээр энэ шилжүүлс учраас тэгэнгүүт энэ хөдөлгөөнийг ингээ харангууд за ингэж олон зураад явах. Ингээ харч. Ингээд ийм. За энэ дунд нөгөө pullback маань жижигхэн явахаар оролт хийх нөхцөл айгүй хэцүү байдаг. Энийг нэг лаага бүтэн ойлгож иж цагтаагаа зөв уйжиж ерөөхдөө иймэрхүү оролтуудыг хийж болно. Хийдэг болно. Бол хоёлаа ямар дүрм баримтлах вэ гэхээр за хоёлаа өнөөдөр боломж гарвал нэг арилжаа хамт нэнэ за чартн дээр. За ямар үед лаа гэдэг зүйл байж байна. Урталт нь нэг жижигхэн бүсийн лаа байж. Дараа нь дахиад нэг юм жижигхэн лаа байж. Тэгээд нэг ийм лаа гарч ирж байна. Ингээ харангуут юу гэж харах вэ гэхээр энд нэг бүс. Энд нэг ингээ бүс явж ирсэн. Энд ч дээшээ шилжээд ороод ирсэн. Энд ч нэг ингээ pullback яваад тэгээд дээшээ энэ бүсийн хөдөлгөөн энэ дээр очиж шилжих нэг иймэрхүү дүр зураг харах гэдэг шүү дээ. За энэ бол үндсэн корн шүү. За энэ болохоор саяны хоёулангийн чи үзэж байгаа энэ зүйл бол лааны бүтцийн хамгийн энгийн буюу 1-р загвар гэж. 1-р загвар. За лааны загвар ярьж байгаа шүү. За хоёулаа угсаа дараа нь дэлгэрүүлж үзсэн. Би жоохон хурдан ярьчих магадгүй саа зоолтоо гэхдээ. Ингээд нэг ийм лаа байгаа. Ийм лаа. Энэ маань өөрөө ийм шилжүүлэлттэй энэ бүсийг энд хийж өгсөн байгаа. Ийм 1-р загварын лаа шүү. За энэ бол 1-р загвар. Ингээ харах юм бол 1-р загварын шаардлага нь өөрөө юу вэ гэхээр энэ өмнөх бүсийн оройг энэ шилжүүлэх хөдөлгөөн энэ нэг юг Fibonacci-г ингээд зураад үзэх юм бол яг энэ 50% нь эвдэж гарсан байх шүү дээ. Гэж. Энэний цаад санаа нь өөрөө юу агаад байгаа юм бэ гэхээр энэ бүсийг бүтэн
эвдэж шилжүүлсэн байх ёстой л гэдэг зүйл байна. Шилжүүлсэн байх ёстой гэдэг зүйл нь одоо маш энгийн одоо нүдэнд харагдахад хамгийн энгийн загвар байхгүй. Хүмүүс хараа шууд таньж болох загвар. Энэ маань өөрөөр хэлбэл энэ ханшийн төвшин байгаа. Энэ ханшийн төвшин ингэж бас шилжиж болно. Одоо энийг бүтэн одоо дээр нь ингэж бүр тусдаа төвшөнд гарахгүйгээр ингэж бас шилжиж болдог байхгүй. Тэгэхээр энийг тусдаа ингэж шилжиж байгааг нь тусад нь нэг загварт авчиж байгаа. Нэг загвар гэдэг хамгийн энгийн загвар. За тэгвэл хоёр дахь лааны загвар. Хоёр дахь лааны загвар. За хоёр дахь лааны загвар нь юу юм бэ гэхээр нэг ийм баг. Ийм. Боёо лаа нэгтэл нэг шин лаа эхлэнгүүтээ шууд учир зүггүй унаал өсөөл идэг штэ. Ерөнхийдөө нэг тиймэрхүү лаа гэсэн үг. За энэ дээр тэгэнгүүт яах вэ гэхээр энэ бүтэн хэмжээгээ аваад энэ загвар энийг шилжүүлж гэнэ гэж. Одоо энэ одоо тал хэмжээг нь явуулна гэж үздэг. За яагаад тал хэмжээг нь явуулна гэж үзээд байна вэ гэхээр энэ лаа өөрөө шууд ингээ бүтэн хөдөлгөөнийг хийхдээ нэг энэ тал бүсийг ерөнхийдөө нэг ийм хоёр бүсийг ингээ шилжүүлсэн гэж үздэг байхгүй. Ер нь бол нэг бүсийг бүтэн шилжүүлсэн гэж үздэг байхгүй. Гэхдээ энэ дотор нөгөө нэг цагаа яг задлаа тарах юм бол биднэрт ийм зургийг үзүүлдэг. Дотроо. Одоо хоёулаа жишээ нь эндээс нэг жишээ авъя. 20 дугаар загварын жишээ. Айгүй олон жишээнүүд. 20 дугаар загвар ер нь бол бас нэлээд түгээмэл явагддаг загвар гэж. За хоёулаа мэдээж лаагаа харж байгаа учраас лаатаага бас уяад харчин те. За одоо жишээ нь энэ лаан дээр хоёулаа авч үзэж болж. Зөвхөн 4 цагийн лаан дээр шүү. Нээлтэн дээр өмнөх ёроол морол доо хамаагүй зөвхөн 4 цаг дээр. Тэгэнгүүт энэ тал бүсийг аваад үзэнгүүт энэ тал бүс нь энт явцсан байж. Харах юм бол энэ өөрөө 2 дугаар загварын бүтцтэй лаа болж байгаа. Тэг бооз. Айгуу гой цэвэрхэн явсан бооз. За тэгэнгүүтээ энд орд их боломж байсан. Уналт нь бас ялгаагүй байхгүй. Уналт нь бас энэ pullback нь өөрөө 20 дугаар загвараар явсан. Арай том татсан. 20 дугаар загвараар явсан. Тэгэхээр энд өөрөө ийм оролт нээгээд энэ хэмжээг авах боломжтой байсан гэсэн. Мэдчлээ ингээд лаа бол яг загварынхаа дагуу хөдлөнө. Тэгэхээр хамгийн сурах ёстой гол зүйл нь энэ лааны загварыг зөв таньж зөв одоо харж чадах хэрэгтэй гэсэн. Тэгчих юм бол арилжаа ихт аюу амархан болоод ирэх. Угаасаа бүр чарт хүртэл ойлгомжтой болоод ирэх. За. Хоёлаа 20 дугаар загвараа үзчихлээ. За одоо 3 дугаар загвар. За нэг бичиж тэмдэглэх шаардлагагүй. Сайхан сонсоод яваарай. За анхаарлаа сайн төвлөрүүлээд. За. Хоёлаа угаасаа дараа бүгдийн нэг бүрчлээ авч үзээ сайн дэлгэрүүлэх учраас. За 3 дугаар загвар байгаа. 3 дугаар загварын лаан өөрөө яад юм бэ гэхээр нэг ийм хөдөлгөөн үзүүлж байгаа. Ийм хөдөлгөөн. Энэ нь юу гэсэн үг гэхээр энийг нь ингээд татаад үзсэн чинь энэ одоо юу яагааг. Өмнөх бүсээ 1-р загвар шиг ингэж одоо бүсийнхаа дээр байгааг байрлаагүй 50%. Энэ ингээд сэтгэлээд байгааз голын цэгээ. Ингэж байрлаагүй лаг хэлж байгаа. За тэгэнгүүт энд юу алдаг вэ гэхээр 3 дугаар загвар бас түгээмэл явагддаг загвар. Сүүлийнх нь хөдөлгөөн өөрөө өсөлттэй байх нь одоо тодорхой ичдэг. Лааныхаа өнгийг хадгалдаг загвар гэсэн үг. Сүүлийн давалгаа. Нэгсэндээ нэг юм 3 давалгаа, рандом 3 давалгаа л явна гэсэн үг. Зарим тохиолдолд нөгөө нэг юу шиг харагддаг. Нөгөө нэг юм паттерн өгдөг штэ. Тэрэн шиг бас харагддаг. Тэр нэг юм лаа үсч идэг. Тэгээд нэг ингэж мингээд дурдаг штэ. Тэрэн шиг ч бас харагдаж идэг. 3 дугаар загварын. За 3 дугаар загварын тэгвэл энэ юм байна. Энэ дээр тэгвэл яах ёстой юм бэ гэтэнгүүт за pullback-ийн хөдөлгөөн буюу энэ нэг доошоо 2 дугаар загварын өсөлт яваад дууссан pullback хийсэн гэж үзэх юм бол энэ уналтаа хэмжээд аль нэг лааныхаа загвараар яваад төгсгөлөөс нь buy entry нээгээд нэгтээ нөгөө явж байгаа лаа чинь өөрөө бас мэдгэдэгтний хөдөлгөөнийг хийж өгдөг. 1-р загварын хөдөлгөөнийг бараг хийж өгдөг гэсэн үг. Эсвэл 3 дугаар загвар хийж 2 хийж болно л доо. Яг нь ерөнхийдөө бол тухайн лааныхаа үлдсэн хугацаанаас хамаардаг. Тэгээ ийм сүүлийн давалгааг нь барьж авч болдог гэсэн үг. За хоёлаа тэгвэл 3 дугаар загварын жишээ харъя. За 3 дугаар загварын жишээ. Энэ бид нар яг ярьж исэн жишээ.
ярьжсэн өдөр. Ерөнхийдөө ихэнх өдрүүд бас 3 дугаар загварт явдаг шүү. За энэ ихний давлага явсан байгааз. Нэг юм бүтэн хөдөлгөөн явсан байна. Нэг ла явсан байгааз. За pullback орж ирсэн байна. Pullback орж ирлээ. Дахиад дээшээ нэг давлага явсан байна. За энийг ингээд татаад үзлээ. Тэгсэн чинь энэ шилжүүлээгүй хар та. Бүсийг эвдэд дооц энэ хараа. Дээшээ эвдэж байгаас 50% энэ татсан зураасынхаа. Тэгвэл энэ 3 дугаар загвар биш болж чинь гэж үзэж байгаа. Тэгэнгүүт дахиад дээшээ нэг давлгаа буюу энэ оройг авах юм байна гэж харж байгаа. Тэгээд нөгөө pullback-а хэмжиж байгаа гэсэн үг. Энэ pullback гүн орж ирээгүй. Гүнзгий орж ирээгүй. Тэгтээ энд pullback ерөнхийдөө дууссан баталгааг бид нар хангалттай өгсөн байж. Pullback хаана дууссан гэхээр энэчээ дууссан байж. Яагаад тэгэхээр энд нөгөө нэг бүтэн энэ нөгөө 2 дугаар давлгааны цаг дуусаад тэгээд дээрэс нь өөрөө юу гэж гисэн байгаа. Ингээд 2 дугаар загвар үзүүлэнгүүтээ дээшээгээ энд нөгөө нэг бүтэц эвдэж өгсөн байж. Энэ онолт дууссан шүү гэдгийг энэ ч хэлж өгч байгаа. Тэгээд энэ ч pullback-аас нь ерөнхийдөө ингэсгээд энтриг нээн гэсэн үг. За ингэж нээхдээ хөдөлгөөнөө одоо бас тоолоо явчихна гэсэн үг. Pullback энд дууссан ба шүү дээ. За энийг арилгах чи бүгд. Энд дууссан ба шүү дээ. Энд чинээс эхэлсэн ба шүү дээ өсөлтийн хөдөлгөөн. За тэнгуут 1 2 дахь давлгаа явлаа. Буцаад унаад ирлээ. Тэнгуут нь харна шүү дээ. Ингээд татаад үз энэ шилжүүлээг уугац. 1-р загвар шиг биш. 3-р загварын сүүлийн хөдөлгөөн өөрөө явахдаа хүртэл 3-р загварыг бидэрт үзүүлсэн байна. Тэнгуут яах юм? Дахиад нэг хөдөлгөөн дээшээгээ өснө гэж үзэж байгаа. Тэгээд энэ сүүлийн давлгааг явуулж байгаа гэсэн. Тэгээд сүүлд явахдаа хаана яг бүтэн хөдөлгөөн дууссан бэ гэхээр за энэ өсөлт өөрөө шилжүүлж байгаа. Шилжүүлэхдээ энийг шилжүүлж байгаа. Энэ давлгааг шилжүүлж байгаа. Яагаад тэгэхээр дов харангуут ингэж яваад сүүлд унаад энд ёроолтогтод энд бүс үсээд бүсийн шин чанар шүү дээ. Ёроол орой. Тэгээд энэ бүсийг шилжүүлж өгсөн байж. Тэгэнгүүт энэ бүсийн хөдөлгөөнөө энд одоо явуулж өгч төгсгөлд нь. Энэ лааныхаа төгсгөлд явуулж өгөөд үлдсэн хугацаанд давж өгч юм те. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү зүйл байж. Төвөгтэй юмнууд айгүй байгаа. Гэхдээ 3 лааныхаа бүтцийг зөв ойлгочих юм бол ер нь айгүй гайгүй болоод ирлээ. Айгүй амархан болоод ирлээ. За үндсэн 3 загвараа үзчихлээ тийм үү? Саяных бол үндсэн 3 загвар шүү. За үндсэн 3 загвар. Ерөнхийдөө хамгийн чухал 3 загвар гэсэн үг. За энэ дээр нэмэлт нэг 2 лааны бүтэц байгаа. Нэмэлтээр туслах лаг гэх юм уу? Тэр нь өөрөө юу вэ гэхээр за багш нь бол одоохондоо нэг V өсөх шиг харагддаг учраас V гэд нэрлэлжтэй. V гэд нэрлэлсэн байгаа. V гарч ийнэ. За давхар нэг ийм лаа байгаа. Ийм лаа. Шууд голдоо шууд юусоо огцсон ингээд өссөн лаа. За энэ ерөнхийдөө шилжүүлэгчийн лаан дээр дандаа гарч идэг лаа. Шилжүүлэгчийн лаа ерөнхийдөө иймэрхүү байдаг. Ихтэй иймэрхүү байдаг. За V нь юу юм бэ гэхээр pullback-ийн төгсгөлийн лаа гэж. Pullback орж ирээд энд дуусаад лааныхаа хагасаас үсэн явдаг. Буцаад нэгсэндээ энд нэг уналтын тренд лааныхаа эхний хагаст явчаад pullback нь дуусчингууд талаасаа хоошоогоо өсөлтийн тренд рүү ордог гэсэн. За эсвэргээр одоо багшаагийн түрүүний ярьсан бүх лаанууд бүгд яг эсрэг чигтээ бас яг адилхан ажиллана шүү. За доошоогоо тал дээр бүгднээр нь яг адилхан ажиллана шүү. За хоёлаа саяны V болон юу хоёраа харъя. V болон шилжүүлэгчийн лаа хоёр ярьсан шүү. За тэр одоо чи нөгөө саяны шилжүүлэгч чи энэ байна. Ингээд туссан биз. Энэ өөрөө шилжүүлэгчийн лаа гэж. За хоёлаа V-г нь хай. V бол зөндөө байгаа. За V жишээлбэл шилжүүлэгчийн араас л явд юм да. Одоо жишээ нь энэ бол V-дээ орох байхгүй юу? Шилжүүлэгч дуусаад pullback орж ирээд тэгээд лааныхаа хагас сүлцэн хагас ингээд өсөж байгаа юм. Энэ болохоор яг нөгөө нэг жоохон Nike шиг харагддаг. Гэхдээ ерөнхийдөө V-ийнхаа төрөлд орно. Pullback нь арай жоохон хурдан туссан гэсэн үг. За хоёлаа нэг V олно. За одоо жишээ. За боллоо ш. Асуугаарай. Энэ сая одоо энэ заасан 3 лаг одоо энэ 3 лаг
жижиг цаг дээрээ иймэрхүү юугаар бүтцүү гаргаж ийн гэж харах юм байна тий. Ерөнхийдөө Гэж лааны ойлгомжтой. доторх хөдөлгөөн ямар хөө харагдаж ийн гэж харагдана те. Жижиг Тэгж цаг руугаа тий. За. За. Би тэгэхээр ч одоо энэ том лаан дотор энэ хаана юм юу одоо гэсэн. Сая энэ жижиг цаг руу харсан чинь энэ жижиг цагаас ингэж бүтцүүд нь болох юм байна тий. Тийм тэгэхгүй бол ганц лаа өөр нэг лаа хараад юу яахгүй шүү дээ. Хоёлаа доторхыг мэдэхгүй шүү дээ. Гайхаад энэ том лаач хаана юу нөтлөөд байгаа вэ гэж Аа. таа. За хоёлаа цаг ямар цагууд дээр тавьж шинжилгээ хийж оролт хийх үедээ хоёлаа угаасаа үзнэ за. За. За одоо жишээ нь энэ саяны одоо лааны бүтцүүд нь шүү дээ. Бүгд яг саяны заасан үндсэн 3 загвараар л хөдөлж байгаа. За тэгээд нэмэлт 2 нь бол дундаа орж байгаа. Үндсэн 3 загвараар хөдөлж байгаа. Хоёлаа бүр зүгээр чартыг ухраа хийсэн. Чартыг ухраагаад энэ юуг харж байгаа те? Одоо 15 дээр тавьж чаад энэ нөгөө дийлхийн гапуудыг харж байгаа шүү дээ. Навталт байгаа цагаан зураасуудыг. Цагаан тасалхай зураасууд. За харагдаж байна. Бүтгэх гин. За. За энд болохоор нөгөө нэг өдрийг илэрхийлж байгаа. Нэг өдрийг. За одоо хоёлаа энэ өдрөөс хойш заяа. Энэ өдрөөс хойш дийлхийн лаануудыг ямар бүтцээр явсан бэ? Хэддүгээр загвараар явсан бэ гэдгийг шинжилье заяа. За. Одоо энэ өдөр болохоор нөгөө V загварч явж байгаа. V явж байгаа. Өсөлт оржээд энэ өдрийн хагас одоо баримжаалахаар нэг энэ явд байгааз. Тэгээд хагасаас хойш энэ өсөлтийн хөдөлгөөн буюу энэ бүсийн хөдөлгөөн энд гүйцэж дуусаад уналт орчиж байгаа. Харагдаж байгаа. Ингээд нэг юм одоо эсрэг чигтээ хоёрлаа. Буюу лаан өөрөө нэг ингэж харагддаг. Им дүүжи харагддаг. Одоо хаймар алхан лаа гэж ярьдаг. Ингэж харагддаг. Нэг бол дээрээ зүйтэй. Иймэрхүү харагд. За энэ V. Одоо энэ өдрийг харангуут мөн ялгаагүй дийлийнхаа лааны хувьд өөрөө V гарч ирж байгаа. За одоо дараагийн өдрийг харъя хоёлаа. Энэ дараагийн өдөр нь ялгаагүй V юм байна. Дараагийн өдөр нь ялгаагүй V гарч ирж байгаа. Гэхдээ яг хоо энэ зүгээр хоёлаа залхуугаар харж байгаа шүү за. Бусдаар бол нөгөө нэг хоёлаа шинжилгээнүүдийг хийх юм бол эн чинь юу байж байгаа шүү дээ. Энэ орой жишээлбэл эн чинь ийм шилжүүлэлт орж ирээд энэ бүсийн хөдөлгөөн энд орж ирж байгаа гэдээ харна шүү дээ. Тийм багаз? Тэнгүүд би хоёлыг ч одоо арга барилын оролт их зэг чинь өөрөө юунд байгаа гэхээр одоо энэ жишээ нь бүс ёроол орой гэдэг энэ чинь бүсийн шин чанар байгаа шүү дээ. Тэнгүүд бүс дээшээ шилжчихсэн шүү дээ, тэ. Тэгвэл яах юм? Орой ёроол гэдэг зүйл хийж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр дээшээ шилжсэн чинь бай энтрийн нэ. Тэхийн тулд ёроолыг нь олно, тэ. Ёроолыг нь олоод байдна. Ийм оролтуудыг хийх явна гэсэн үг шүү дээ. За хоёлаа дараагийн өдрийг харъя. За дараагийн өдөр эхний хөдөлгөөн ингэж гарч ирлээ. За нэг pullback орж ирлээ, өсөлт орж ирлээ. Өсөлтийн хэмжээд үзлээ. Уйныг яраа шилжүүлээгүй шүү дээ. Эвдсэн мэн тэ. Тийм байна. Тийм тэгэхээр яг л 3 дугаар загвар болж өгдөг гэсэн. 3 дугаар загвар болж дахиад нэг өсөлт орж ирэх юм байна гэж харна гэсэн үг. Тэгэнгүүт энэ өөрөө энэ дийлхийн лагийн бүтцэн өөр ямар байсан бэхээр 1 2 ингээ 3 давлгаа буюу 3 давлгаа хийчээ дахиж өөр орой эвдэг байгааз. Гүү байна. Тэгээд эн чинь 3 дугаар загварлаа олчихчих. За энэ эхний давлгааны бүсийн хэмжээг ерөнхийдөө ихэнхдээ одоо бол хангалттай хийгээд өгчдөг. Тэгэхээр яг энэгээр баримжаалаад бас типи харж болдог. Гэхдээ заавал тех шаардлагагүй сүүлд явж байгаа хөдөлгөөн 3 дахь давлгаа өөрөө биднэрт бас айгүй ойлгомжтой хөдөлгөөнийг үзүүлж идэг. Ерөнхийдөө хөвчлэн яг 3 дахь давлгаа. Тэгэхээр өөрөө ийм хөдөлгөөн байгаа гэсэн. За энэ 3 дугаар загвараар явсан байна. Дэйлээ. За хоёлаа дахиад энэ өдрийг хэмжээ. За энэ нь бол яг юунд л орчиж байна л та. V-тэй л орж байна л та. Гэхдээ V-тэй орсон ч гэсэндээ нөгөө нэг яг хуу V-г уг нь жоохон сүүл рүү үзүүл зүгээр л гэдгийг. Гэхдээ яг хоёлаа одоо энэ минийг ийм болно гэж мэдэхгүй шүү дээ. Тийм юм чи шинжилгээг хийж лээ. Эхлээд доошогоо нэг давлгаа авчлаа шүү дээ. За ингэж явж байгаа дахиад доошогоо нэг давлгаа авчлаа. Ингээд. Тэгэнгүүтээ нэг pullback орчоо дахиад нэг доошоо давлгаа авчих. За энийг ч арай ингэж харахааргүй юм байна. Хоёлаа энийг хэмжиж үзсэн л дээ. Ерөнхийдөө бол угаасаа явандаа хэмждэг болно. Одоо жишээ нь энэ өмнөх энэ бүсийг энд шилжүүлж өгсөн байгааз. Энэ бүсийг энд авчид өгсөн. Тэгэнгүүтээ эн чинь өөрөө 2 дахь давлгаа нь өөрөө ийм шилжүүлэлттэй орж байгаа. Энэ бүс чинь дахиад энэ доор шилжүүлж өгч байгаа. Буюу ингээд эхний давлгаа, 2 дахь давлгаа, за 3 дахь давлгаа нь энд орж ирээд ингээд дуусчих. Ингээд 3 дугаар загвараар хөдөлж байгаа.
нэг уналтна гэсэн үг шүү дээ. Нэг уналтын хөдөлгөөн дуусаад тэгэнгүүтээ дахиж өсөж байгаа. Өсөхдөө өөрөө нөгөө нэг ямар загварыг үзүүлсэн бэхээр нөгөө S загварыг үзүүлж байгаа. Ийм. S загвар нь өөрөө ямар өчтэй юм бэ гэхээр шууд нөгөө нэг ямар нэгэн ийм байхгүй. Шууд ёроолоосоо орой хүртэл өсчдөг гэсэн үг. Тийм ялгаатай. Тэнгүүт энд шууд доошо дийлийг ёроолуулж өгөө шууд дээшээ дийлийнхээ оройг хийц. Тэгээд тус. Тэнгүүт энд юу болох вэ гэхээр ерөнхийдөө бол ингээд дууссны дараа шинэ одоо энэ уналт явж байхад энэ орой энэ дийлийг ёроол юм байна гэдэг нь энэ дийлийг лааны хувьд батлагдаж өгдөг. Тэгээд энэ өөрөө дийлийнхээ үндсэн бүс буюу үндсэн энэ бүсийн хөдөлгөөний одоо бүсийг шилжүүлж одоо нэгсэндээ дээш нь шилжүүлсэн байдаг. Ингэж хардаг гэсэн үг. Гэхдээ энэ дээр бол ямар нэгэн оролт хийхдэггүй. Энэ бол арилжаа хийхэд тохиромжтой лаа биш. Одоо жишээ нь энийг ингээд зүгээр яг энэ бүсээр нь яг ингээд хараад үзэхэд яг адилхан байгааз яг л энэ бүсээ авч явж байгааз. Ерөнхийдөө бол хэдий энэ тодорхой ч гэсэндээ энэ үед оролт хийх нь бол жоохон эрсдэлтэй. За. Хоёулаа дараагийн өдрөлөг ор. Дараагийн өдрөлөг орлоо. Одоо жишээ нь ингээ харахад ихний давлгаа ингээ явчих. Тэнгүүтээ одоо юу яачих? Хоёр дахь нь явчих. Ингээд гурав дахь нь явчих. Ингээд буюу sorry. Дийлийг лаа өөрөө 3 дугаар загварын лаа авчих. Тийм. Одоо энэ ингээд харахад айгүй төвхтэй заяа. Одоо эхэндээ бол одоо ойлгох жоохон төвхтэй авах. Тэ? Даандаа угаасаа ойлгодог болоод ирэхээр айгүй амархан болно. Яг тэгэхээр энэ зах зээл угаасаа чинь одоо ингээд энэ арга барилаар чи ингээд жил гаруй ингээд яг арилж байгаа игээд ашигтай явж байгаа байхгүй. Тэгэхээр багшийн туршлагаас үзэх юм бол ерөөсөө лаавал хизээч өөр шинэ бүтэц үзүүлдэггүй. Яг л энэ нэг 5 лаг л бид дандаа үзүүлдэг. Ерөөсөө бүх лаа. За. Одоо энэ дээр ч гэсэн энд шилжүүлэлт явж байгаа. Энд бүс явж байгаа. Энд бүс энд дуусч байгаа. Энд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ pullback-ийн хөдөлгөөнийг хэмжиж аваад ингээд сэлтэд ингээд аавна гэсэн. За, цаашлаад ойлоо одоо өргөжлүүлээд харуул. За иймэрхүү жижигхэн өдрүүд дээр бол угаасаа нөгөө өнгө дагсан арилжаануудыг л хийдэг. Одоо жишээ нь энэ юу штэ 1 2 ингээ 3 явж штэ тэ. Эхний 2 давлгаа явцсан байхад төгсгөлийнх нь дахиад угаасаа өснө гэдэг хандлагыг хоёлаа угаасаа лааныхаа бүтцийн туслан штэ мэдчихнэ гэсэн. Тэгэхээр ийм оролт. За ядаж хоёлаа энэ 2 дахь лааныхаа 2 дахь давлгааныхаа оройг эвтнэгээд нэг ийм оролт нээж болно гэсэн. Тэгэхээр оролт хизээ их вэ? Ухаан дийлийг нь лаа явж байхад ямар нэгэн байдлаар эхний 2 давлгаа явсны дараа л арилж байна. Ямар нэгэн байдлаар эхний 2 давлгаа явсны дараа л арилж байна. Босод үед бол одоохондоо арилжаа ерөөсө болоогүй. За багш нь бол дийлийг ихэнд бол арилжаа өдр бол хийдэг. Дийлийг нь дээд зүү доод зүү орд барьж авах гэж олддог. За жишээлбэл өчигдрийн одоо оролт болвол чи харсан болвол би өчигдөр 5 дахь оролт харсан болвол би энэчнээс оролт хийгээд энэ хүртэл ингэ тавьсан байсан. 5000 10 тавьцаас энэ тавьсан. Ингэ тавьсан байсан. За тэнгууд энэ оролт өөрөө ерөнхийдөө бол юу яаж одоо TP авсан байгаа гэсэн. Энд чи stop loss маш ойрхон яг л юм орсон байж. За тэнгууд би өглөө давхар энэ хүрхийг мэдчихэж байгаа учраас өглөө утааш нэг жижигхэн баа хийсэн. Жижигхэн баа хийгээд зөрүүлээд би нэг sell entry нээсэн. За тэр sell-ээ би break even болгоцсон байж бод break even авахулсан. За тэгээд би өнөөдөр ямар ч арилжаа хийгээг байгаа. За багшийн баримтлагдаг дүрэн байж байгаа. Дүрэн жоох ерөнхийдөө бол нөгөө арилжаан дээр анхаардаг зүйлс үүж байгаа. Тэр нь юу вэ гэхээр лааны эхлэл төгсгөл ихэнх үедээ нэг ийм рейнж байдаг. Ихэнх лаанууд шүү. Ихэнх лаанууд.
Ихэнх лаанууд эхлэл төгсгөл нь ерөнхийдөө нэг тийм итгэх муутай байдаг. За сүүлийн үед яг Аз дээр жоохон хөдөлгөөнүүд гараад байгаа. Энэ алтан дээр бол ялангуяа. Уцтаар бол ингээд дийлэгүүдийг зүгээр ингээ анзаарах юм бол одоо ерөнхийдөө бол нэлээд жоохон итгэх муутай байждаг эхлэл ингээ төгсгөл хэсэгтэй. Ерөнхийдөө бол нэг гол болон ер нь гол хэсэгтэй л ихэнх хөдөлгөөнүүд гараад идэг. Гэхдээ алтны хувьд бол эсэргээрээ болоод байгаа жоохон. Сүүлийн үед одоо энэ жишээ нь Трамп гарснаас хойш эхлэл төгсгөлдөө айгүй хөдөлгөөн явдаг болсон. Голдоо энэ Лондон дээр баг нэг хөдөлгөөн гарахаа болцсон. Юу н анзаарагдаад байгаа. Гэхдээ угаасаа багш нөгөө сурцсан болохоор нэгт 5 дахь өдөр аль болох арилжаа хийхгүй хичээдэг. Бүр маш гоё зүйлүүд харагдааг бол нэгт 5 дахь өдөр аль болох арилжаа хийдгүү. Яагаад тэгэхээр 7 хоногийн лааны эхлэл болон төгсгөлийн өдөр байгаа даа шүү дээ, тийм. За өнөөдөр жишээ нь ингээд 5 дахь өдөр харах юм бол яг хуу пипсээр нь харах юм бол нэлээд том 800 пипсийн рейнжтэй бүс байж байгаа. Тэ? Энд чинь ингээд зүгээр ингээд татаад харах юм бол жижигхэн хөдөлгөөн бооз. Яг одоо явж байгаа энэ алтны өөрийнх нь яг ингээд хөдөлгөөн одоо Vibe-ийн хувьд гэх юм бол тэ одоо нэг зан характерын хувьд харьцуулаад харах юм бол айгүй жижигхэн л нэг бүс яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёлаа энэ дээр жишээ нь оролтын төлөвлөгөө гаргах гэх юм бол аль нэг тийшээ нэг юм энд бүс өөрөө шилжсэний дараа оролт хийнэ л гэсэн. Нэг бол дээшээгээ. За одоо багш чамаас нэг юм асууя. За энэ нэг чи дээшээ задарна гэж бодож байна уу? Доошоо задарна гэж бодож байна уу? Ястай. Тэ. Ястай мэдэхгүй байхгүй юу? Хэн ч мэдэхгүй байхгүй юу? Энийг хаашаа задрахыг мэдэхгүй байж хад одоо community Discord-ийн ерөнхийдөө чат мат ингээд бас анзаарах юм бол баахан сэлж ороод баач ороод янз янзын юм үзэж байгаа. Яг энэ дотор скалп хийж байгаа. Ихэнх нь бас ашиг аваад байгаа. Тэ? Энэ ихэнх алдж байгаа хүмүүсийн шалтгаан нь өөрөө ерөөсөө тэр. Одоо энд ингэ явж байхдаа сэл орчихно. Ингээд. Ингээ орчихно. Дөнгөт нөгөөх нь ингэж явж байгаа дэшгээ ч юм уу ингээ авчихна. Рейнж явж байхад бүс задрааг байхад арилжаа их өөрөө айгүй одоо эрсдэлтэй зүйл байхгүй. Одоо хоёулаа зүгээр хараад бодоод үзье та. Жишээлбэл би энэчнээс ингээд юу яачлаа. Эндээс ингээ баа явцсан. Би үргэлжлээд дээш өснө гэж бодод. Энд pullback ороод ирлээ. Тэнгүүт нэг жоохон ингээ төөрхөн дээш өсчихсэн нь буцчирд break ив авчиж. За ингээд доошоо гунаад ирэнгүүт нь би эндээс сэл орж. Stop loss-ыг ингэсгийж тавиал та. Ингээд тэгээ сэл орж. Тэнгүү дахиад авчиж. За би тэгүнгүүт энэчээс бүр оройгоос нь авчлаа л та. Энэний дээр stop loss тавиад одоо ингээд барьж байгаа. Оролтц. Ингээ яваал нь. Ерөөс TP авчихгүй ингээл яваал. Энэ дунд чинь гаргачих уу, яах уу, ийх үү зөндөө юм болно. Айгуу л одоо энэ ингэж явж байгаа дэшгээ авчаад ош явчих магадгүй. Яач ч магадгүй байхгүй. Энэ өөрөө нэг тийм тааж орж байгаа оролт байгаа даа байхгүй. Азаа үзчих юм шиг. Төрүүн чи энэ бүсийг хаашаа задрах вэ гэхэд ёстой мэдэхгүй гэж байна шүү дээ. Би ч мэдэхгүй байхгүй. Яг нь мэдэх боломж бол байгаа. Том цагийн уялдаа хамаарал гэдэг зүйлс байж байгаа. Том цагийн лагаа бас төсөөлөө явчихна те. За. Гэтэ өнөөдрийн төвшөнд бол мэдэгдэхгүй. Яг өнөөдрийн үед. Нөгөө overview дээр үзсэн бол энэ 7 хоног бол энэ сарын лааны чиглэлийг хэлж өгөх 7 хоног. Тэгэхээр хэдүүлээ. Энэ 7 хоногийн үедж харъя. 3 дахь гэхэд баг тодорхой болчих. Тэгээ live trade-ийг төлөө ялцаа гэд би хэлсэн байж. За тэгэнгүүт энэ бүс хаашаа задрахыг мэдэхгүй баахан ийш тийшээ орж нэг болсон болоогүй TP авч эсэл аваад ингээд суучихын оронд бодоод үстэй. Энэ ханш нэг ингэж явж ирсэн оройн Нью-Йорк төр ч юм уу ингээд задарчлаа. Ийшийг ингээ ороод ирсэн.
Айгуугаа шилжээд ороод ирлээ. Оо. Тэгвэл яах вэ? Pullback хүлээн те. Нэг pullback хүлээн. Pullback хүлээлээ. Pullback-ийн дууслаа гэж үзлээ. Бай орлоо. Тэгэхэд энэ доороос нь бүс энд очиж шилжих нь тодорхой юм чинь. Энд нэг бүсийн ёроол болон орой хийгдэн тийм үү? Хийгдэн. Энэ өөрөө хамгийн найдвартай арга барил гэхгүй. Хамгийн win rate өндөртэй арга барил. Ерөнхийдөө бол за ер нь бол дандаа явдгийн. Дандаа л явдгийн. Зүгээр л алддаг шалтгаан нь яг өөрсдөөс л болдгийн. Одоо багш нь хүртэл өөрөөсөө олж алддаг. Ерөнхийдөө эсэл авчих шалтгаанууд нь. Эсэл авчаал дараа нь би энийг дутуу харцсан байж тээ гэж хүртэл дандаа боддог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол үнэхээр гоё ойлгомжтой нөхцөл бүрдэх юм бол ямар ч асуудалгүй тип яав. Жохоо нэг төвхтэй үед нь за баг ингэсгээ явчих байхаа гэж бодоод ингэж явахдаа заримдаа тип яваад заримдаа алдаад байдаг. Гэхдээ тэр бол зүгээр энгийн зүйл. Алдагдал дээр менежменттэй байж чадах юм бол ашиг өөрөө гоё хийж чадна. За. Доошоогоо задруул. Мөн ялгаагүй. Эннийхээ эсрэгээр те. Тэгэхээр нөгөө нэг одоо бодоод үзье л да. Энэ уналтыг барьсан хүмүүс бас байж байгаа. Байгаагүй ч хүмүүс байж байгаа. Гэхдээ тэдний ярьж байгаа зүйл нь 5000 pips гинт ингээд түүхэнд байхгүй унаад эхэлсэн чинь ярьж байгаа зүйл нь зүгээр л энэ уналтыг авсан бол те. Авсан бол дансаа тэд нуглах байлаа гэж ингээл ярьж байгаа юмуд надад сонсогдож байгаа. Гэхдээ энэ уналтыг аваагүй байх нь хамаагүй байхгүй. Манай арга барилын хувьд энэ уналтыг авах нь ерөөс хамаагүй. Яагаад тэгэхээр энийг нь авчиж байгаа юм чинь. Энэ хөдөлгөөнд явах нь тодорхой байж байгаа байхгүй. Энэ хөдөлгөөнд явах нь тодорхой байж байгаа байхгүй. Өдөр дуустал 3 давлага барьчихж байгаа байхгүй. Одоо энийг багсан сайн санаж байна. Энэ 5 дахь өдөр би нэг эдэн шавнартайгаа Sky Resort явж ирсэн. Машин дотор яг энэ чинээс одоо унахаар байна да гэж яг яриад явчихсан зүйл. Яг эндээс унаад явчих. Яг энэ цэгийг багш нь тэмдэглэсэн байсан. Хараад байжсэн. Тэгэл өглөө энэ чинь ингэж рейнжилж орж ил унж байгаа. Pullback-ийн загварч гэсэндээ бүтэн явчихчих. Энэ араа 1 2 3 3 дугаар загвар явчихчих. 3 дугаар загвар яваад 3-т давлах нь өөр яаж явж байгаа юм бэ гэхээр 1 2 3. Яг 3 бооз. Оройгоо авлаа. Тэгээд эн чинь ингээл энд pullback тусцгаа. Тэгээд цаг шилжиж байгаа баталгаагаа энэ дээр авч байгаа. Энэ яг улаан лааны нээлтэн дээр орж байгаа. Stop loss ингэж тавьчих. Ингээд ийм маргалт нэчиж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол энэ уналтыг аваагүйх нь хамаагүй. Дараа нь явах хөдөлгөөн тодорхой учраас эхлээд энэ ч тал типийг авч байгаа. Талыг хааж байгаа. Менежменттэй явна. Ямар ч байсан. Эхлээд яагаад тэгэхээр бидний авж байгаа үндсэн бүсийн хөдөлгөөн өөрөө энд байж байгаа. За бинтер бол хэцэнгуй жоохон том бүс харсан. Том бүс гэдэг нь ерөнхийдөө энэ тал хүртэл ингэ харчихсан гэсэн. Энэ бүсээ авч байгаа. Энэ бүс ингэж явж байгаа. Ингэж явахдаа энэ дээр чинь уналтынхаа лаг бүрэн дуусгачих. Энэ уналтынхаа энэ улаан нэг цаг шүү дээ. Энийгээ дуусгачих. Ингээд авчиж байгаа. Тэгээд үргэлжлээд өдөр өөрөө улаан юм байна гэдэг баталгаа ороод ирэнгүүт өдрөө дуустал буюу дийлийнхаа лааны хэмжээг явуулчих гэнэ. Энэ дийлигийн лаа 1 2 ингээд 3 загвар яваал дууссан. Яг л 3 дугаар загвар яваал дууссан. Тэгээд өдөр үргэлжилж 5 дахь өдөр болчих. 1 дахь өдөр яаж 5 дахь өдөр ингээд дуусчих. 1 дахь өдөр тэгвэл яаж байгаа гэдэг гисэн чинь энэ хөдөлгөөн энэ 5 дахь хөдөлгөөн чинь өөрөө 4 дахь өдрийг бүтэн шилжүүлсэн хөдөлгөөн биш үү гэж. Тийм бааз? Бүтэн шилжүүлсэн хөдөлгөөн. Энэ дээр ингээд бүтэн бүс тавьчих. Тэгээд ингээд харангуут ингээл явчих. За тэгвэл нэг дахь өдөр. Нэг дахь өдөр нөгөө V чинь гараад ирчих. V. V гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр уналт нь дуусчих байгаа юм чи. Нөгөө өдрийн тал чинь нөгөө энэ хавцаа гоц. Нөгөө өдрийн тал хавцаа гоц. Буцаад өсөд эхэлж байгааз. Тийм үү. Тэгэнгүүт энэ V элбэтэй лаа үүсчихэж байгаа юм байна. Буюу нэг юм жижигхэн бодитой. Нэг юм лаа үүсчлээ. Одоо энэ чинээс буцаад өсөлт орж ирэх юм байна гэж. Тэгэнгүүт энэ дөнгөж ихний давлгаа юм байна. Pullback ингээ авчлаа. 2 дахь өдрөө шилжүүлэлт ороод ирлээ. Шууд энэ чинээс баядаж байгаа. Тэгэнгүүт энэ дээр чинь ерөөсөө 1 2 3 гэж 3 давлгаа яваад
Эн чинь ерөнхийдөө сэллийн нөхцөл бүрдчих. Энэ өдөр. Энэ 3 дахь лаа юу? Бид хэд бас яриад байжсэн өдөр. Эн чинь энэ уналтыг манай сурагч нар агсан шатныхан бүгдээр яриа байжсэн. Ингээ унах гээд байна. За тэгээд зөрөөд шууд байтал энэ ингээд лааныхаа бүтцийг ойлгочвол хамгийн гой зүйл нь ерөөсөө энэ багхгүй. Энэ лааныхаа бүтцийг ойлгоод энэ дээр чинь би нэг өөр юу дээр ярьж байгаа. Сарын лаа гэдэг зүйл. Сарын лаа. Сарын лааныхаа бүтцээр л явчихж байгаа. Нөгөө сарын лаа чинь энэ уналт чинь энгийн энэ нэг тийм солиотой зүйл ерөөсөө болоогүй байхгүй юу? Эн чинь яаж байгаа? Доод зүү хийгдсэн. Бүтэн лааны хөдөлгөөн эн чинь явж дуусч байгаа. Тэгээд дээр өсөлт дуусаад бадны хаалтал явж байгаа байхгүй. Дээд зүгээцэн. Энэ ингээл зүйл байхгүй. Модлыг л 4 цаг дээр тавиад хараа. 4 цаг дээр тавиад харангууд энэ ерөөсөө айгүй амархан. 1 2 3 лааны хагас ингээд дуусч байгаа. Дахиад энэ чинээс үргэлжлүүлээд 1 2 3 боёо нэг чигийн бүтэн хөдөлгөөн гэж үзнэ. Одоо хоёлаа ирээдүйд үзсэн за. Тэр ингээд дуусч байгаа гэсэн үг. Ингээд модлын лаа хөдөлгөөнөө хийгээд дуусчих. Энэ төгсгөл одоо яг хөө би энэ цэгийг бол яг бүрэн тодорхойлж чадаагүй. Яг 5600 дээр дуусгах нь бол бүрэн тодорхойлж чадаагүй. Яг нэг тийм гоё бас яг тодорхой ойлгомжтой байхаар бол дүрслэгдэж харагдаагүй гэсэн үг. Ягаад тэгэхээр энэ нөгөө нэг өсөлтүүд нь хэтэрхий огцсон байсан учраас би ерөнхийдөө бол юу яагаагүй. Оройг нь бол тодорхойлж чадаагүй. Тэгээд сар дуустлаа өсөлтийг мэдчихсэн. Учраас хэдий унсан ч гэсэндээ энэ сарын лаа ногооноор л хагдсан байна. Ногоолаа л хагдсан байна. За тэнгуүтээ энэ болохоор одоо энэ сарын доод зүү болж өгч байгаа байхгүй. Доод зүү болж өгч. Одоо энэ оролтуудыг чи энэ Discord дээр юу community юунаас одоо харсан л байлгүй би ерөнхийдөө хуваалцаад явжсан те. Тийм байна. За хоёлаа биткойныг хальт харъя. За биткойн үуч. Биткойн бүтэн санд багш нь ярьсан байж. Өөр юу үзсэн бол за биткойн ерөнхийдөө одоо бүтэн санд нэг энэ хавьд явчихсан. Өөр юу дээр ярих. За ингэж нэг өсөөд унахаар байна гэд хэлчихсэн. Тэгээд ерөнхийдөө би энийг бол өглөө эрт бол сэрж бол харж чадаагүй. Өнөөдөр угаасаа нэгт биткойн дээр нэг харилцах юу байгаагүй учраас би оролт хийгээгүй. Байжгаад орой ерөнхийдөө нөгөө нэг энд юу өсчих. Одоо жишээ нь энэ бүс хаашаа задрах вэ гэд асуух юм бол одоо мэдэхгүй байгаад шүү дээ тий. Гэхдээ энэ тохиолдолд мэдчихэж байгаа байхгүй юу? Энэ тохиолдолд мэдчихэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ өөрөө өмнөх буюу энэ том бүс байж байгаа. Энэ оролтыг одоо юун дээр хэлж өгсөн шүү дээ. Өөр үеиг дээр бүр ингээд доошоогоо унах уналтыг бүр тэр орой дээрээс нь байхаас ихтэй зөндөө хэлсэн дээ. Тэгээ өмнөх өнгөрсөн 7 хоногийн 3 дахь юун дээр лайв дээр хүртэл имэнтри байж болж чинь гэд нээж өгч ирсэн. За тэнгууд энэ өөрөө дахиад нэг энэ нэг огцом нэг бүр 60,000 унлаа шүү дээ. Энэ уналтаараа өөрөө юу гэж хэлж байгаа гэхээр дахиад нэг юм доош уналтын хөдөлгөөн байгаа шүү. Ийм бүсийн хөдөлгөөн бид нар дахиж явж үзүүлнэ шүү гэж. Тэгэхээр ерөнхийдөө энэ яриул руу харах боломжтой болчих. Тэгэхээр энэ бүс өөрөө яах вэ гэхээр дахиад доошоогоо явна, доошоогоо задарна гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд pullback-ийн хөдөлгөөн өөрөө 2 дугаар цагийн хөдөлгөөнийг бид нар үзүүлж байгаа. Тийм бооз. 2 дугаар загвар. За яг хөө 1 дугаар загварыг харсан ч болно. Янз янзаар л харна хүмүүс. Гэхдээ энэ тохиолдолд ер нь бол 2 дугаар загвараар харна шүү за. 2 дугаар загвараар. За 3 pullback-ийнхаа 3 загвар лааны загварыг ерөнхийдөө нөгөө нэг YouTube дээр байгаа өнгө хичээлүүд байгаа шүү дээ. Тэр хичээлүүд дээрээс эхний хичээл дээр л хамгийн бүгдийг ярьсан байгаа. Тэрийг сайн үзээд ялгааг сайн ойлгоо. Тэрийг бол нэлээ үз. За. За хоёлаа тэгээд одоо биткойн нэм сейлтэй явж байгаа. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг дараа 5 дахь өдрийн юун дээр ярилцъя за. За хоёлаа энэ арга барил ажиллаж чинь үгүй юу те энийг хоёлаа угаасаа тэгээд эн чинээс хоёлаа энийг нэг
За энэ дээр яагаад орсон шалтгаан ерөөсөө амархан. Энд ийм үсэн шилжүүлэлт ороод ирж байгаа. Гингүүд энд pullback нь энд дуусчлаа гэж үзээд орж байгаа гэсэн. Бас pullback нэг 2 дугаар загварын хөдөлгөөний pullback нь үзүүлсэн байгаа. Ингээ харуул. Ингээд 2 дугаар загвар үзүүлж байгаа. Ингээ орч. За энэ дээр эсэллийг тулгаа тавьчих боломжтой байсан. Гэхдээ би нэг жоохон swing оролт учраас жоохон дээр тавьчих. Энэ дээр. Жоохон найдвартай ээж үзээд. Swing оролт учраас. За тэгээд харангууд энэ нэгийг харьцах 15-тай арилж болж байгаа байхгүй. За. Алторг хоёулынх за хоёулаа энэ бүсийг задруулах алтан дээр арилж яаж. Аа. Одоохондоо хоёулаа яг бүс задарсны дараа л арилж байна. За яванда юу яана? Гой оролтуудыг нээдэг болно. Тэр чинь л үсээд байна шүү дээ. За чи эхлээд хамгийн гол нь сөр өмнөдөө тэгтээс нь стараатай зөв ойлгож явахгүй бол яг хоёулаа гой оролт хийгээд дараа нь ахиж гарахгүй бол хэрэггүй шүү дээ. Тийм дээ. Энийг л нэг нам сурчих гээд байгаа шүү дээ. Яа сурах вэ? За тэгээ хослолууд байгаа. Хос нь бол паунд энэ дээр арилж байдаг. Паунд энэ бол бүтцээ айгүй гоё хатглаад явдаг. Доптойгоо хослуулаад явхад бол паунд энэ айгүй гоё ажилдаг. За 5 дахь жишээлбэл нэг ийм 2 энтри нээж авч байгаа. За одоо өнөөдрийн хөдөлгөөн одоо ерөнхийдөө бол нэг иймэрхүү өсөлттэй байхаар харагдчих. Нэг иймэрхүү харагдчих болж. За Nasdaq-ийн хөдөлгөөн байж байгаа. Nasdaq дээр орой ерөөсөө 222.30 хэл бид нар оролт хийдэг. За чи бас зураг дээр харсан бол бид нар энэ оролтыг нэгээд барьж авч ирсэн. За тэрнээс хойш оролт хийгээгүй хаа. Сүүлийн танхимын хичээл дээр л хийсэн. Тий. 5 дахьд оролт хийгээгүй. За Nasdaq тэр ер нь гой юмнууд барьж авдгаа. Энэ уналтыг хүртэл барьж авч ирсэн. За тэгээд энэ өсөлтийг бас барьж авч ирсэн. Энэ дөр бүр 2 өсөлтийг барьж байгаа шүү. 22.30-аас энэ өсөлт орж ирээ. Дараас нь ижи шилжүүлсэн байна гэ дараа нь үлдсэн бүсийн хөдөлгөөнийг аваад ингэж орж ирж байгаа. Тэгээд өөр сегментийн дандаа юунууд байж байгаа те. Валютаас forex-ийн одоо pair-үүдээс гэх юм бол currency одоо валют гэж байна те. Валютаас бол pound yen гэдэг. Английн, Японы 2 мөнгөд тэмдэгтэр. За Nasdaq гэдэг энэ Америкийн шилдэг 100 технологийн компани хувьцааны одоо юу байж. За тэгээ алт байж. Тэгээ биткойн, криптогоос биткойн гэдэг. Түүхийд метал гэж. Сектор нэг төрөл болгоноос ганцыг авдаг гэсэн. Тэгэхгүй бол одоо жишээ нь Euro USD, Pound USD, GBP USD гэх нэг баахан тэдрийг ингээд бүгдийг аваад харчингууд юу болдог вэ гэхээр бүгдээрээ Нью-Йоркийн цаг маг төр ч юм уу яг адилхан хөдлөөд идэг. Доллар ононгуудаа унаал өсөнгүүт одоо дааж сөөл ингээд нэг тийм яг адилхан хөдөлгөөнийг үзүүлээд идэг. Нэг бол эсрэг ч юм уу ингээд. Тэнгүүт юу ижилхэн хөдөлгөөн үзүүлж байгаа ферүүд төр тус бүрд нь одоо интернетээс нэгэн дээр нь олигтойхон интернетсэн дээр гэдэг одоо зөвлөө байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ ерөнхийдөө огснууд энэ дүрийг л хардаг. За энэ фьючерсийг нэг хардаг юм дөө. За тэгээ долларын индексийг бол яг ер нь бол нэг доллар яаж юм гэдэг чиглэлийг бол аав штэ. Долларын индексийг бол доллар ерөнхийдөө одоо бол нэлийн унж байгаа харагдаж байна. Өнөөдөр бол нэлийн уналттай л байгаа юм. За тэр яг. За ингээд хоёлаа лааныхаа 3 үндсэн 3 загварыг үзлээ. За тэгээд нэмэлт 2 загварын лаа үзлээ тий. За ингээд ерөнхийдөө лааны бүтцийг бол ерөнхийд нь ингээд 5 хуваачиж. Лааны бүтцийг. За одоо би чамд угаасаа өдрийн дэлхийн лааны бүтцүүдийг зуруулах юм уу дараагийн хичээлүүдээс орно. За одоо жишээлбэл яг энэ үндсэн 3 загвараар бүр энэ чартыг юунаас өнгөрсөн 11 сараас эхлээд өнөөдрийг хүртэл ингээд яг дэлхийн бүтэц болгоны нэгэд үндсэн 3 загвараар ингээд зурцсан. Одоо манай юуны танхимын сурагч эдрээс
тэгээд зурсан хүмүүс байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэдгээд тэгэнгүүт яг л нөгөө үндсэн 3 загвараар чинь лааны бүтц яг тэгж хөдөлт юм байна гэд ингээд өөртөө ойлгож байгаа байхгүй. Одоо ерөөсөө л лаа өөрөө ингэж л хөдөлт юм байна гэдгийг яг бүгдээр ойлгоцсон байна. Тэгэхээр чиний одоо хамгийн ихний одоо зорилт болохоор ерөөсөө энэ үндсэн 3 загвараар лаа хөдөлт юм байна гэдгийг л ойлгоно гэсэн үг. Тэгээд лаага таньдаг болно гэсэн. Энэ одоо багшаа 1-р загварын лаа, энэ 2-р загварын лаа юм шүү. Энэ одоо 3-р загвараар хөдөлж штэ. Энэ одоо би үүслээ. Одоо ерөөсөө тэгж лаага таамагладаг болно гэсэн. За. Хамгийн ихний зорилт. За тэгэл тэрний чинь дараа шууд юу болоод эхэлнэ. Лаагаа зөв таамаглана гэдэг чинь оролтынхоо чиглэлийг эхлээ гаргах чинь гэсэн. Одоо чи миний маркет өөрүүдийг ер нь хэрвээ одоо үздэг байсан бол чиглэл ер нь бараг алдчихж байгаагүй. Би ерөнхийдөө 90% зөв таамагладаг. Одоо сурагч нартаа ч хэлдэг, сурагч нар маш одоо үнэн гэж хэлдэг. Өөр үе хийгээд жил болж байна. Жил гаруй болж байна. Анх Telegram-даа ингээд сурагч нартаа хийдэг гэсэн. Одоо бол YouTube дээрээ community-тэй ерөнхийдөө 7 хоног болгон тогтвол ороод байгаа. Өнгөрсөн 23 сарын хугацаанд. Чиглэл ер нь бол алддаг байсан. 23 сар бишээ. 6-7 сарын хугацаанд. Яг overview дээр ярьснаар л ерөнхийдөө яг чиглэл нь гардаг. Тэр маань өөрөө юу гэсэн үхээр би нөгөө Monthly-ийнхоо лаан дээр тулгуурлаад 7 хоногийнхоо лааны чиглэлийг гаргадаг учраас ерөнхийдөө бол чиглэлийн хувьд бол гайг байдаг гэсэн. За энэ чиглэл гаргаж өгöd байгаа учир шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр нэгэнт чиглэлээ мэдчихвэл оролт их өөрөө амархан багхгүй. Тэ? Унживэл за өнөөдөр ятаж өсөндөө тэ тэгвэл нэг одоо нэг уналтанд дуусахаар өсөх юм байна гэд уналтын дуусгаж агаад байтчихдаг. Тэгээд одоо зөндөө ингээд хүмүүс TP авч байгаа ингээд надраа бас баярлаа энэ тэрэг бичдэг хүмүүс зөндөө байждаг. Тэнгүүт тэр чинь ингээд миний зорилго нь өөрөө тэр ихгүй. Тэрээс би нэг өөр үе төр сигнал өгөхгүй өөр үе хийгээд байгаа биш. Ерөнхий чиглэл юм байна шүү. Ерөнхийдөө тэр тал руу арилжуул зүгээр шүү гэдэг зүйлийг хэлээ та. Тэгэнгүүт тэр чиглэлийг чинь сонсчингууд хүмүүст ингээд чиглэлтэй арилцахаар аягүй амархан гоё байна амар байна гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр арилжаал чаддаг болохын тулд эхлээд чиглэлээ зөв тодорхойлдог болох хэрэгтэй гэсэн. Чиглэлээ зөв гаргадаг болох хэрэгтэй гэсэн. Жишээ нь энэ 7 хоног яах юм те? Энэ 7 хоног дууслаа гэхэд дараа 7 хоног нь яах ингээд тэнгуү тэр чи одоо энэ сарын лаа өөр ямар байх гэдэг юм те? Их мэдчлээ ингээд нөгөө нэг лааныхаа үндсэн өнгийг тодорхойлчих юм бол чиглэл нь тодорхой болоод чиглэл нь тодорхой болчих юм бол хаашаа орох нь тодорхой болно. Тэнгүүт аль загварын лаа явж гинэ гэдгээс шалтгаалаад хаанаас орох вэ гэдэг нь өөрөө тодорхой болчихдог гэсэн. Тэгэхээр энэ өөрөө маш энгийн гоё одоо ер нь бол арга барилын хувьд бол айгүй энгийн, маш энгийн. Их тийм олон юм байхгүй. Үндсэн 5 лааныхаа бүтцийг зөв тодорхойлно. Жохон толгой өрөх зүйл нь нөгөө нэг лааныхаа одоо нэг аль хэсэгт явж ийн бүтцийн хувьд уялдаа одоо албаа тэдэн л байгаа. Бусдаар бол ямар ч асуудалгүй. Айгүй амархан зүйл байж байгаа. За хоёлаа ерөнхийдөө өнөөдөртөө үндсэн 3 загварын халааг таньж тодорхойлчлоо, үзчихлээ. Нэмэлт 2 загвараа үзлээ. За ерөнхийдөө бол нэг арга барил маань иймэрхүү төрлийн зүйл хийх гээд идэх гэдэг зүйлийг бол ярьчлаа тийм. За тэгэхээр хоёлаа дараагийнхаа юмнуудаар юу үзэх вэ гэхээр нэг юм хараад. За шинжилгээг ерөнхийдөө хэрхэн хийх гэдэг зүйл байгаа. Ерөнхийдөө энэ лаан дээр тулгуурч лааны шинжилгээг ерөнхийдөө яаж хийвэл зүгээр юм бэ? Ямар цаг дээр яаж харуул зүгээр юм бэ гэдэг зүйл байж. За тэгээд ямар үед оролтын нөхцлүүд авах вэ? За тэгээд дээрэс нь одоо арилжааны ерөнхийдөө нэг 5 сетап бол байж байгаа. Буюу одоо оролтын нэг 5 арга барил байж байгаа. За тэр 5 арга барилыг үзнэ. За тэгээд pullback хизээ дуусгах, pullback аль лаан дээр дуусгах. Тэ аль цагт ерөнхийдөө pullback-ыг дуусгах юм бэ гэдэг зүйлийг үзнэ. За тэгээд оролтын цэгийг хаана яаж тодорхойлох вэ? Тийм. Ойлгомжгүй тодорхойгүй нөхцөлд яаж оролтыг хийх вэ? За тэгээд RR-ыг хэрхэн өндөр байлгах вэ гэдэг зүйл, stop loss-ыг яаж одоо бага тавих вэ гэдэг одоо аргачлалууд байгаа. За ерөнхийдөө бол анх ингээл нэгийг харьцах
20 30-тай 50-тай харилцаа эдэр ингээл хийж мэгээл яхад ингээл хүмүүс ерөнхийдөө нэг итгэдэггүй байсан. Нэгийг хэрц хүсрэл нэг 3 муртай сайндаа 5-тай харилцаал хийгээд идэг болохоор ч юм. Хүмүүст би ч бас анх бас тэгж мэгж нэг бас нэгийг хэрц 10-тай харилцаа марж бол айгүй том сонсогддог ус. Яг энэ арга барилаар арилжаад тэгэхээр ар гэдэг зүйл угаасаа бүр маш том тавигдах бүр амар гоё боломжтой зүйл. Нэр амар гоё боломжтой зүйл байдаг. Энийг одоо 2 сарын дахин сургалтаа маань сурагч нар ч гэсэн ерөнхийдөө бүгдээрээ дандаа харсан. Бидний авшин типинууд ерөнхийдөө дунджаар нэг харц 10-тай байж идэг. За ерөнхийдөө бас гой арилжаанууд байж байгаа. Том одоо weekly-ийн хэмжээ авч байгаа, сарын хэмжээ авч байгаа үеүүдүүд нэг харьцах 100 муутай харилцаа байх тохиолдол байдаг. Тэгэхээр RR гэдэг зүйл бол өөрөө маш гоё гарч ирдэг. Одоо жишээ нь энэ бол нэг харьцах 10-тай харилцаа бол байж. За энэ ч гэсэндээ эн чинь бол бүр нэг харьцах 20-тай харилцаа байхгүй юу? Нэг харьцах 20-тай харилцаа. Энэ оролтын бүрийг entry эдэр бүгд юун дээр Discord дээр байж байгаа. Яг орсон түүхэн. Өөр яг эндээс ороод ингэж тавьж байгаа зүйлсүүд байж. Яагаад орсон шалтгаан нь хүртэл байж байгаа. Манай сурагчд одоо баг яагаад энэ чинь орсны чинь шууд хараад мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө энэ техникүүдийг зөв эзэмшчих юм бол энэ угаасаа баг цаг дээр том цаг дээр ч заавал эсийг барих шаардлагагүйгээр араар томтой харилцаа нээж болох юм байна гэдэг зүйл угаасаа тодорхойлоод эхэлж байгаа. Тэгмүүд араар гой гарч ирж байна гэдэг чинь risk ratio гой гарч ирж байна гэдэг чинь бид өөртөө мөнгөний менежментэл гой бариа явчихад үлдсэн данс үсэх ёстой. Ямар ч асуудал үүсвэл болж байгаа байхгүй. 2 сарын хугацаанд одоо манай сурагч нар бол ерөнхийдөө цэнгэлсэн дүнгээ бүгдийг нь бол нугалсан байгаа. Янзын явсан уу? За яг ерөнхийдөө нөгөө нэг тууштай суусан хүмүүс нь ер нь бол бас нэлээ $100 таталт хийсэн, тансаа өсгцэн одоо байж байгаа. За тэр фанд авсан хүмүүс нь 2 3 фанд давсан, фандаасаа таталт эдэр хийсэн юмнууд байгаа. За тэгээ арилжааны журнал эдэр хөтлөөд ингээд бүр минерит айгүй өндөр гарч ийн ийм ашигтай арилжтай гэдээ бүр ярьж ирсэн юм хүртэл байгаа. 2-7 хоногийн хугацаанд инглээд хэлээгээд. Айгүй гоё явсан ер нь бол. Яг гэхдээ тэр чинь нэг тал нь үлдсэн дээ. Үлдсэн тал нь бол ганц 2 суучаа тэгээ алга болцоос хүмүүс байна. Тэгээд хичээл таслаа яваад идэг хүмүүс нь байна. Тэдэр нь бол нэг юу байгаагүй. Зарим данс масаж тачлах шиг байлаа. Бусдууд нь бол сургалтын сууснаас хойш цэнгэлсэн дүнгээр одоо дахиж нэг ч мөнгөөр цэнэглээгүй дандаа таталтуудыг хийж явж байгаа байхгүй. 2 сарын хугацаанд. Тэгэхээр айгүй боломжтой зүйл байж байгаа. За тэгээд хоёлаа оролтын цэгийг тодорхойлж, оролтын төлөвлөгөө гаргадаг болно. За risk ratio хэрхэн зөв баримтлах уу яах вэ те? За түүндээ дагаад нөгөө нэг богино хугацаанд хэрхэн одоо лото зөв тооцоолоод орох уу? За ерөнхийдөө нэг 3 төрлийн лото картын дансандаа тааруулаад одоо иймэрхүү жижиг эсэлтэй, иймэрхүү дунд зэргийн эсэлтэй, нэг бол одоо энэ шиг нэг иймэрхүү том эсэлтэй гэж одоо 3 хуваагддаг. Тэрэндээ тааруулаад ордог гэсэн. Багш нь бол одоо юу яадаг? Иймэрхүү оролт дээр 2 лотоор ороод, иймэрхүү дээр 1 лотоор ороод, иймэрхүү дээр 0.5 лот бат гэж ордог байхгүй юу? Ерөнхийдөө нөгөө лото нөгөө 3 хуваачдаг. Богино хугацаанд шууд нэг зайгаа угаасаа пипсээ тооцож үзэл одоо жишээ нь энэ хооронд нэг 20 30 пипс байлаа гэж үзэнгүүт за 2 лотоор орчод болох юм байна гэж тооцоод орж байгаа гэсэн. За тэрэн шиг одоо $1000 цэнгэлсэн бол 0.5 0.1 0.3 гэдэг одоо 3 лот байдаг. Ерөнхийдөө тэгж ашиглаад идэв. Одоо тэгтээ жоохон багасах байх. Яагаад тэгэхээр нөгөө алтны дээлийн нөгөө нэг үндсэн пипси хөдөлгөөн бас нэлээд том болцсон байгаа да. Одоо жишээ нь энэ айгүй жижигхэн хөдөлгөөн шиг мөртлөө дотроо нөгөө нэг 800 пипс явчихад байгаа байхгүй юу? Энэ бүс чинь өөрөө. Тэгэхээр бас нөгөө нэг лото бүр илүү багасахгүй болвол энэ нэг жоохон хөдөлгөөнд чинь айгүй их одоо мөнгө алтна гэсэн үг. Бараг 0.1-ээрч орсон 0.1-ээр энэ оройгоос ороод доор гарахад жишээлбэл $80 авчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь $80 гэдэг чинь $1000 дансны хувьд 8% одоо ашиг байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь 8% ашиг нэг арилжаагаар ингээл авчихад хангалттай байхгүй юу? Ер нь бол. Тэгээд чинь дансныхаа ганц хувь мөвийг л эрсдэж байгаа гэсэн үг шүү дээ. $10 эрсдэл $80 болно гэдэг чинь хангалттай зүйл гэсэн. Тэгээ мэдээж ашигтай хандаг сэтгэл зүй бас байх хэрэгтэй. За тэгээд TP-гээ одоо яаж тодорхойлох уу? Нэг TP тавих уу, 2 TP тавих уу, TP-гээ өргөжлүүлж барих уу? За тэгээд эсэлээ одоо ямар үед break even болох уу, ямар үед шахах уу, эсэл зөөх үү гэдэг зүйл мөлийг ерөнхийдөө хоёлаа явандаа тэгээд үзнэ гэсэн бүгдийг. За
Өнөөдөртөө ерөөхдөө нөгөө танилцуулах хичээл учраас ерөнхийдөө бол жоохон товчхон байгаа гэсэн. Хоёлаа одоо лаануудаа бүгдийг задлаад үзээд хамтгүй ярилцаанууд хийгээд яваад ирэхээр бүр илүү гоё болох байх. За. Тэгэхээр хоёлаа одоо юу яах нь шүү дээ. Эрх 5 дахьад уулзсан. Эрх 5 дахьад уулзахдаа юу яаш за. Лааныхаа нөгөө 3 бүтцийг аль болох нэг жоохон нэг бэлдээд үзээрэй за. За. Ерөнхийдөө лаануудаа тавьж хагаад аль загвараар явж байна. Ихийнх нь ер нь бол 3 дугаар загвараар явж харагдах бах. Сүүлийн үед 1 дугаар загвараар явдаг хөдөлгөөн айгүй цөөхөн болчиход байгаа. Лааны хөдөлгөөн огцсон байгаа учраас нэг бол 3, нэг бол 2 дугаар загвараар. Индикатор татах юм байна тий. Индикатор. Тийм юу. Тий индикатор. За энэ indicators гэж байгаа. Энэ дээр дараад за candlestick plot гэдэг. Энэ дээр хайчин candlestick. Тэгээд энэ уртлын 5 ушууг ингээд дарчуулаг нь хадгалагдчихдаг. Тэгээд дээр нь дарчингууд энэ дээр чи ингээ гараад ирнэ. За энийг яаж ашиглах вэ гэхээр за энэ анхаарлын тэмдэгтээр нь тавиул гараад ирнэ. Ерөнхийдөө бол 5 15 60 240 4 цаг бол 240 те нөгөө 1 минутаар бичдэг гэсэн үг. Тэгээ өдрийн лаа бол өдөрт 1440 минут байгаа шүү дээ. Тэгээ 1440 юм бол дээлийг лаа гарч ирнэ. 7 хоногийнх бол том W үсэг тавиад сарынх бол том M үсэг тавина. Тэгчингүүт ерөнхийдөө бол болчдөг гэсэн үг. Одоо ингээ 240-гээд ок дараад тэгээ нүдийн нэчингүүт ингээд 4 цагийн лаанууд гараад ирнэ гэсэн үг. Энийг бас яагаад авахгүй юу те. За ийм баа. За ерөнхийдөө хоёлаа өнөөдөртөө гисгээд болчих баха. За нэмээд дахиад нэг ганц хоёр чамаас нэг саяныхаас бас нэг асуух юм байна уу? Асуухаар юм байвал хоёлаа тэн дээр чи ялцаа тэгээд дуусгая. Өнөөдрийн хувьд одоо энэ хичээл дээр байгаа айлгүй саяын заасан го тий. Тэг ер нь байгаа. Одоо энэ би уг нь одоо энэ YouTube дээр уг нь баг л нэг 70-80% мэдлэгийн уг нь тавьчихсан байгаа юм. Хүмүүс тэгээ үзэхгүй юм. Эсвэл үзээд ойлгохгүй нөө. Тэгээ хүмүүсээс ойлгохгүй нүгэ асуухаар янзын л ойлгомжтой хичээлгээд уг нь дэлхийн манай танхимынх юм болол. Тэгээд би л бас нэлээ үтсээ. Техникийн дэрийг юм аа. Олон талаас нь тайлбарлаад тахаар ойлгох баха. За. Хоёлаа тэгвэл өнөөдрийнхөө юу